За бүгдээрээ сайн байцгаана уу? Бүгдд нь энэ орой мэндийг хүргэе. За өнөөдөр бол 1 сарын 2-ны өдөр байна. За тийм учраас хамтдаа Эхлэл номны 4, 5, 6 дугаар бүлгийг уншихад бэлэн болсон байна. За 4 дугаар бүлгийг хамт уншийе. Адамыг эхнэртэйгээ унтахад Хаваахан жирэмсэн болоод хүү төрүүлэхдээ мөнхийн эзэн надад туслан би хүүтэй боллоо гэд түүндээ Хаяан гэдэг нэр өгчээ. Энэ нь хүүтэй боллоо гэсэн утгатай үг юм. Хаваах бас нэг хүү төрүүлээд түүндээ Хэвэл гэдэг нэр өгсөн байна. Өсч өндийгөөд Хэвэл нь хончин, Хаяан нь тариачин боллоо. Хожим нэгэн өдөр Хаяан газрынхан ургацаас аваад мөнхийн эзэнд өргөл болгожээ. Харин Хэвэл хонин сүргийнхин анхны төлөөс хамгийн тарганыгын шилээд мөнхийн эзэнд өргөв. Мөнхийн эзэнд Хэвэл болон түүний өргөсөн өргөл таалагдсан боловч Хаяан болон түүний өргөл таалагдсангүй. Үүнд Хаяан ихэд уурлан нүрээ бараалгажээ. Мөнхийн эзэн Хаяанд хэлэхдээ чи юунд ингэтэл уурлан царайгаа барайлгав? Хэрвээ чи зөв зүйтэй юм хийсэн бол би чамайг хүлээн зөвшөөрөхгүй байсан гэж үү? Чи зөв зүйтэй юм хийж явахгүй бол гим хийх хүсэл чинь хаалганы цаана отож буй зэрлэг амьт мэт чамайг хүлээж байна. Харин чи тэр хүслээ давж гарах ёстой гэв. Нэгэн удаа Хаяан дүүдээ хандан хоёулаа хээр очие гэж хэлээд тийш очисон хойноо гинэт дүү рүүгээ дайран амийг нь хөнөөжээ. Мөнхийн эзэн Хаяанаас дүү Хэвэл чинь хаана байна гэж асуухад тэр хариуд нь бүү мэд. Би дүүгээ харж хамгаалах үүрэгтэй юм уу гэв. Мөнхийн эзэн Хаяанд хэлэхдээ чи юу хийж байгаа чинь энэ вэ? Дүүгийн чинь газарт асгарсан цус над руу орилон хашгирж байна. Одоо би чамайг хараана. Чиний гарт ам өргөцсөн дүүгийн чинь цусыг уусан энэ газар шороон дээр чи үүнээс хойш ажиллахаа болно. Чи энэ газар шороог хичнээн тордож янзалсан ч өгөх ёстой үр өгөөжөө чамд өгөхгүй. Чи энэ дэлхийд орох оронгүй тэнүүчлэн явдаг хүн болно гэв. Хаяан мөнхийн эзэнд хэлэхдээ эн чинь харин дааж давахын аргагүй хатуу шийтгэл биш үү? Хар л да. Та намайг энэ газар шорооны ажлаас зайлуулж байгаа бол өөрөөсөө зайлуулж байгаатай адил болно. Тэгээд би энэ дэлхийд орох оронгүй тэнүүлчин болоход аль дайралтсан нэг нь л намайг алжхан шүү дээ гихтэн. Мөнхийн эзэн түүнд хэлэхдээ тийм бишээ. Хаяаныг алсан хүн надаас 7 дахин хүнд шийтгэл авна гэд дурын нэгэн хүний гарт өртөн алуулахаас нь сэргийлэн Хаяаны бие дээр тусгай тэмдэг тавьж өглөө. Тэгээд Хаяан мөнхийн эзний оршин буу газраас зайлан одож Эдэнгээс зүүн зүгт орших ноод химээх газарт ирээд сууршив. Хаяан эхнэртэйгээ унтаж тэр нь жирэмсэн болоод Ханух гэдэг хүү төрүүлжээ. Хаяан хот байгуулад түүнийг Ханух хүүгийнхээ нэрээр нэрлэв. Ханух нь Ирад гэдэг хүүтэй болов. Ирадын хүү нь Михүгэл, Михүгэлийн хүү нь Метушейл, Метушейлийн хүү нь Лаймех байжээ. Лаймех 2 эхнэртэй болсны нэгийг нь Адах, нөгөөг нь Цилах гэдэг байлаа. Адах нь Явал гэдэг хүү төрүүлжээ. Тэр нь мал маллан майхан суудсанд амьдардаг бүх нүүдэлчин аймгийн өвөг болсон байна. Түүний эрэгтэй дүүг Юувал гэдэг байжээ. Юувал бол ятга лемб хөгжмөөр тоглодог хүмүүсийн өвөг дээдс юм. Лаймехийн 2 дахь эхнэр Цилах нь Туувал Хаяан гэдэг хүү төрүүлжээ.
Тэр нь төмрийн дархан болж хүрэл болон төмрөөр олон янзын багаж хэрэгсэл хийдэг байлаа. Туул хаяаны охин дүүг Наамах гэдэг байв. Нэгэн өдөр Лаймех хоёр их нэртэй хандан Аадах, Цээлах хоёр минь аан гэж бай. Лаймехын хоёр гэргийн минь юу хэлхийг минь сонс. Өөрийг минь шархтуулсан хүнийг би хөнөөсөн. Намайг цогсон нэгэн залууг би алсан. Хаяаныг алсан хүн 7 дахин хүн дээр шийтгүүлэх ёстой байсан бол Лаймехыг алсан хүн харин 77 дахин хүнд шийтгэл авна гэлээ. Адам их нэртэйгээ унтахад эхнэр нь дахин нэг хүү төрүүлээд миний хүү Хивэлийг хаяан алсан. ертөнцийн эзэн түүний минь оронд бас нэг хүү өглөө гэд хүүдээ Шэт гэдэг нэр өгчээ. Энэ нь өгсөн гэсэн утгатай үг болно. Шэт нь хожим хүүтэй болоод түүндээ Янош гэдэг нэр өглөө. Тэр үеэс эхлэн хүмүүс мөнхийн эзний нэрийг дуудан хүндэтгэх болжээ. За үргэлжлүүлээд 5 дугаар бүлгийг хамт уншийе. Энэ бол Адамын үе удмын түүх юм. ертөнцийн эзэн хүнийг бүтээхдээ өөртөөгөө олон талаар адил төстэй бүтээжээ. ертөнцийн эзэн эрэгтэй эмэгтэй хүнийг бүтээн тэднийг өрөөгөөд хүн хэмээн нэрлсэн байна. Адам 130 настай байхдаа өөртөө нь маш адилхан өөрийг нь яг дуурайсан нэг хүүтэй болоод түүндээ Шэт гэдэг нэр өгчээ. Шэтийн эцэг болсноос хойш Адам 800 жил амьдрахдаа хэд хэдэн хүүгүүд охидтой болов. Улмаар тэр 930 наслаад насан эцэс болжээ. Шэт 105 настай байхдаа Янош гэдэг хүүтэй болов. Яношийг төрснөөс хойш Шэт 807 жил амьдарч хэд хэдэн хүүгүүд охидтой болоод 912 наснда насан эцэс болжээ. Янош 90 нас хүрэхдээ Хайнан гэдэг хүүтэй болоод Хайнаныг төрснөөс хойш 815 жилийн дараа нас барлаа. Түүнд хэд хэдэн хүүгүүд охид байв. Янош 905 наслаад насан эцэс болжээ. Хайнан 70 нас хүрэхдээ Махлалил гэдэг хүүтэй байв. Махлалилийг төрснөөс хойш Хайнан 840 жил амьдарч өөр олон хүүгүүд охидтой болоод 910 насан эцэс болжээ. Махлалил 65 таа байхдаа Ирээд гэдэг хүүтэй болж түүнээс хойш 830 жилийн дараа 895 хүрээд нас барсан байна. Түүнд бас өөр хүүгүүд охид байжээ. Ирээдийг 162 настай байхад хүү Хануухан төрөв. Хануухыг төрснөөс хойш Ирээд 800 жил наслан өөр олон хүүгүүд охидтой болжээ. Ирээд нь 962 наслаад насан эцэс болсон байна. Хануух 65 тайда Метушилех гэдэг хүүтэй болжээ. Метушилехийг төрснөөс хойш 300 жилийн турш Хануух ертөнцийн эзэнтэй ойр дотн амьдарсан бөгөөд тэр хугацаанд өөр хүүгүүд охидтой болов. Хануух 365 наслах хугацаанд ертөнцийн эзэнтэй ихэд ойр дотн амьдардаг байсан бөгөөд ертөнцийн эзэн түүнийг өөртөө авахд тэрвэр энэ дэлхийгээс гэнэт алга болжээ. Метушилех 187 тойд Лаймех гэдэг хүүтэй болов. Лаймехийг төрснөөс хойш Метушилех 782 жил амьдрахдаа өөр олон хүүгүүд охидтой болжээ. Метушилех 969 наслаад нас барсан байна. Лаймех 182 наснда хүүтэй болж мөнхийн эзэн газар шороог хараасан учраас бид үргэлжийн хүнд хүчээр ажилд түүртэж явна.
Энэ хүү ажлыг мань хөнгөлөн гарах өмхөлгүй ажиллахаас минь чөлөөлж өгөх визээ гэд хүүдээ Нуах гэдэг нэр өгчээ. Энэ нь амрах гэсэн утгатай үг болно. Лаймах Нуахыг төрснөөс хойш 595 жил наслан өөр олон хүүгүүд охидтой болоод 777 тойд насан эцэс болжээ. Нуах 500 наслахдаа 3 хүүтэй болов. 3 хүүг нь Шем, Хам болон Ефет гэдэг байлаа. За үргэлжлүүлээд 6 дугаар бүлгийг хамт уншийе. Газар дэлхийд амьдарч буй хүний тоо олшрон олон охидтой болоход нь хүний охид үнэхэр үзэсгэлэнтэй сайхан болохыг ертөнцийн эзний ер бусын элчнэр хараад дуртай нэгнийгээ сонгон авч эхнэр болгодог болов. Мөнхийн эзэн үүнийг хараад амьдрал өгөгч миний сүнс хүнд үрд байх ёсгүй. Учир нь хүн гэдэг бол 100-ын бих мах бодтой бөгөөд үүнээс хойш 120 насалдаг болвол хангалттай болно гэлээ. ертөнцийн эзний ер бусын элчнэр хүний охидуудтай ханилан тэд нар нь хүүхэд төрүүлэхэд тухайн үед болон түүнээс хойно хожим энэ дэлхийд авраг том биетэй хүмүүс амьдардаг болсон байна. Тэдгээр нь өн эртний хүчрхэг эрс бөгөөд нэрд гарсан баатрууд байлаа. Хүндрэлтний энэ дэлхийд үйлдэж буй хормоо үйлс асар их болж сэтгэл зүрхэнд тэд үргэлжийн ёрын муу юм бодож төсөөлж явдаг болсныг нь мөнхийн эзэн харжээ. Улмаар мөнхийн эзэн энэ дэлхийд хүнийг бий болгосондоо харамсав. Ингээд мөнхийн эзэн хэлэхдээ бүтээсэн хүн төрлөختнөө би газрын хөрснөөс арчиж хайна. Хүн болон араатан амьтад, хевлэр явгчид, жигүүртэн шуудыг би устгаж хайна. Тэднийг бүтээсэндээ би харамсаж байна гэлээ. Харин Нуах гэдэг ганцхан хүн л мөнхийн эзний хайр ивэлийг хүртсэн болоо. Энэ бол Нуахын үе удмын түүх юм. Нуах нь тэр үеийнхэн хүмүүстэй огт адилгүй бөгөөд өөсөвгүй амьдралтай, үнэн ч шудраг хүн байлаа. Нуах ертөнцийн эзэнтэй ойр дотны холбоотой амьдарч явдаг хүн байв. Нуах 3 хүүтэй бөгөөд тэдгээрийг нь Шем, Хам болон Ефет гэдэг байжээ. ертөнцийн эзний өмнө хүн төрлөختөн ёрын муу болж аллаг хүчирхийлэл энэ дэлхийд газар сайгүй тархав. ертөнцийн эзэн хүн төрлөختнийг харахад үнэхээр ёрын муу болсон нь илт байлаа. Учир нь хүн бүр энэ дэлхийд амьдрах үедээ ёрын муу замыг сонгосон байжээ. Улмаар ертөнцийн эзэн Нуахад хэлэхдээ би амьтай биетэй бүхнийг эцэс болгохоор шийдлээ. Учир нь хүнээс болоод энэ дэлхий хүчирхийлэлээр дүүрсэн байна. Харж бай, тэднийг би газар дэлхийтэй нь хамт устгах болно. Одоо чи сайн чанарын бүх мотор усан онгоц барьсгав. Дотор нь хид хідэн өрөө хийгээд гадна болон дотор талаас нь нэлдэн хар тосоор тосол. Чи доорх хэмжээ бүхий усан онгоцыг хийх хэрэгтэй. Үүнд тэр нь уртаашаа 300 кубит, өргөөшөө 50 кубит, өндрөөшөө 30 кубит байх ёстой. Тэр онгоц нь дээвэртэй хажуудаа хаалгатай байх бөгөөд дээвэр болон ханийн хооронд 1 кубит зай барь. Онгоц нь дотроо 3 давхартай байна. Харж бай. Би газар дэлхийд усны их үер болгон амьтай болгоныг, амьсгалдаг бүхнийг хөх тэнгэрийн дороос арчин хайж хөнөн устгах болно. Энэ дэлхийд байгаа юм бүхэн мөхөн сүнэн, харин чамтай би нэгэн гэрээ тогтооно. Чи тэр усан онгоцонд ороод сух хэрэгтэй. Чи өөрөө хүүгүүдийнхээ хамт мөн чиний эхнэр болон хүүгүүдийн чинь эхнэрүүд бас усан онгоцонд орох ёстой.
амьтаа биетэй бүхнээс чи төрөл төрлөөр нь хосоор нь усан онгоцондоо оруулаад өөртөөгөө хамт амьд авч гарах хэрэгтэй. Тэдгээр нь ирэмээрээ хосороо байх ёстой. Үүнд жигүүртэн шууд, араатан амьтад, хевлэр явагчд төрөл төрлөөрөө хосороо чамтай хамт онгоцонд ороод амьд үлдэх болно. Басгүй идэж болох хоол тижээл болгоноос онгоцонд оруулан хадгалсуга. Тэр нь та нарт болон тэдгээр амьтдад хоол тижээл болох юм гэв. Ноах үүнийг хэлсэн ёсоор нь болгожээ. Ноах ертөнцийн эзнээ тушаасан бүхнийг даглаа